За сайн байцгаана уу? Гадаа сайхан биш үү? Намар болчихжээ. 9 сарын 1 болчлоо. 100 ордон болоосай тий. За сайн байцгаана уу? Намайг Үлзэн нэм гэдэг. За өөрийгөө судлаач, зорилготой, төвчээртэй гэж 3 үгээр тодорхойлох юм байна. За ер нь шин зүйлийг сурч мэдэх, өөрийгөө хөгжүүлэх дуртай тийм хүн байна. За намайг таньдаг хүмүүс маань ер нь их төвчээртэй, юмыг хүлээцтэй ханддаг. За их судалгаатай ханддаг гэж ер нь дүгнэдэг. Миний хувьд бол ерөнхийдөө юмыг альва зүйлийг логик байдлаар сэтгэлгээгээр хандаж шийдэх юм дуртай юм байна. За миний үндсэн эрхэлдэг ажил бол уул уурхайн чиглэлээр ажилладаг. За ерөнхийдөө хүмүүсийн ур чадвар, процессын сайжруулалт хариуцж ажилладаг юм мэргэжилтэй хүн байгаа. Ерөнхийдөө хамтран ажиллагчдынхаа ур чадвар хэрхэн хөгжиж байгаа, бизнесийн процесс яаж сайжирч байгааг харж урам зориг авдаг да. Хүн ер нь хоббитой байвал их сайн гэж боддог. За миний хувьд бол Бартацамын мотоцикл унж уул хадаар илүү их явах дуртай. Дэг цагийн өнгөрөх дуртай. За ингэснээрээ ер нь бодлоо зэгцэлж, за бүр юу ч бодохгүй байх тэр боломжоор хангагдаж өмдөг. За үүнээс гадна бол жилийн цаг бол ер нь ихэнхдээ гэр бүлтэйгээ өнгөрөөж өндөө сүүлийн үед. За миний зорилго гэвэл ер нь за санхүүгийн хараат бус тий. За тэгээд орон зай цаг хугацаанд баригдахгүй хүссэн газараа хүссэн зүйлээ хийж амьдрах ер нь бол зорилготой тийм өрөөдөлтөй юм байна. Одоо зорилго маань бол илүү одоо арилжаагаа илүү сайн хийх тий. Стратеги илүү улам сайжруулах, өөрийнхөө хувийн сэтгэл санаа талаасаа бас илүү их сайжруулах тийм зорилготой байгаа. За яг одоогийн байдлаар бол нэг 300 мянган чаленж эхлүүлсэн явж байгаа. 1-р шатад авцсан, 2-р шатад явж байгаа. За ойрын хугацаанд тэгэл энийг нэг даваад яг real dance болгочих зорилготой байна дөө. Тэгээд энийхээ төлөө сүүлийн үед бол back test-үүд их сайн хийж байгаа. Өөрийнхөө стратегийг сайжруулахын тулд. Ерөнхийдөө би техник дэм шинжилгээ илүү их суурилж арилж байдаг. За тэгээд яг техник шинжилгээгээ хийгээд өөрийнхөө одоо сетап бүртгэхийг ер нь их сайн хүлээдэг. Ер нь их хүлээцтэй ханддаг. Ер нь бол арилжаа ихтэй нэг 100% гэж бодох юм бол нэг 10% нь бай, 10% нь сэл, 80% нь ерөнхийдөө хүлээлт гэж хардаг да. Анхны үедээ бол ер нь илүү их олон арилжаа хийх тусмал илүү их өндөр ашиг хийх юм шиг бодогдож тэгэж явдаг байсан. Тэгээ сүүлийн үед яг өөрийгөө ажиглаад байхад ер нь хүлээцтэй хандаад өдөр болгон арилжаа хийхээсээ илүүтэйгээр өөрийнхөө одоо тухайн сетап нөхцөл байдал бүрдхийг нь илүү хүлээдэг болсон байгаа. Цөөхөн ирнэ үр дүн сайтай өгөөжтэй арилжаа хийхийг илүү зорддог болсон доо. Арилжаа хийснээр миний амьдрал илүү их санхүүгийн сахилга бат. Санхүүгийн одоо зах зээлийн ойлгомжгүй байдалд хэрхэн зөв шийдвэр гаргах вэ? Хэрхэн оновчтой шийдвэр гаргах вэ? Хэрхэн хүлээцтэй хандах вэ? Альва зүйлд гих мэтчлээ айгуу том эрэг зүйлүүдийг авчирсан юм уу? Шантрах үе бол зөндөө гардаг л да. Тэгээд шантарсан үедээ бол ер нь жоохон хойшоо суучдаг, хойшоо суугаад завсарлага аваад. За тэгээд ер нь анх яагаад арилжаа хийж эхэлсэн тэр зорилгоо дахиж боддог. За тэгээд мөн нэг мотоциклаа унаад уул хадаар явах ч юм уу, эсвэл нэг подкаст сонсох ч юм уу, гэр бүлийнхэнтэйгээ цаг өнгөрөх ч юм уу. Тиймэрхүү зүйлээр л урам зориг авдаг та. За анх арилжаа хийж сурж байхдаа би бол яг бусад хүмүүс ч гэсэн хурдан мөнгө олох арга юм шиг те. Ямар нэгэн санхүүгийн тийм хямралаас ч юм уу, асуудлаас гарах нэг арга юм шиг хараад идэг. Энэ бол гэтэл үгүй юм байлээ л дээ. Тогтмол байнгын орлоготой байх нь чухал юм байлээ. Тэгэхээр ерөнхийдөө сэтгэл санаа бол аюу чухал юм байлээ. Арга барилыг бол хүн ямар нэгэн арга барилыг бол хүн яаж иж байгаа л олдог юм шиг байлээ л дээ. Тэгээд нөгөө арга барил нь хүн болгонд харилцаа адилгүй ажилдаг те. Харин сэтгэл санаа гэдэг зүйл аюу чухал юм шиг байлээ те. Сахилга баттай, сэтгэл зүйн сахилга баттай байх гэдэг те. Марк Догласын Trading in the Zone гэдэг ном байдаг байхгүй. Тэр болохоор арилжааны сэтгэл зүйн талаас нэг их судалгаа хийж бичсэн ном. Тэр номыг ер нь анх арилжаа хийж арга барилаа олж эхэлж байгаа залуучуудтай тэр номыг заавал уншаарай гэж зөвлөх байна. Яг үзэл ах хэрэгтэй юм байлээ л шантахгүй үзэл ах хэрэгтэй юм байлээ. Гэхдээ эрсдлээ тухайн үед эрсдлээ бол маш сайн хянах хэрэгтэй тий. Тэгээд яг нэг арга барил нэг ажиллаад эхэлдэг байхгүй юу? Одоо яг өөрөө сетапаа бүрдүүлээд яг ороод нөгөөх нь яг гоё ашиг хийгээд яг тэр нь яг дахиад автангууд ашиг хийгээд ч юм уу тий. Нэг ганц хоёр төрлийн мундаг ажилдаг арга барил тий.
тэр арга барил ажиллаад ирэхлээрээ илүү их тийм давуу талтай юм байлээ. За арилжааны хамгийн гоё зүйл гэвэл яг арилжаа бол яг надад нэг тийм видео тоглоом тоглож байгаа юм шиг ч юм уу санагддаг байхгүй юу. Тэгээд стратеги тоглоом тоглож байгаа ч юм аа. За тэгээд яг өөрөө чинь довтлох нөхцөл бүрдэнгуут нэг довтолдог шүү дээ тий. Стратеги тоглоом тоглож байгаа үед. За тэгээд тэр довтлсон дайрсан зүйл чинь байгаа онох юм болвол тий. За цагсаар ярих юм бол яг гоё шийдэл гүйцэтгэсэн ч юм уу тий. Нэг тиймэрхүү зүйлүүд нэг их сонирхолтой санагддаг да. За миний хувьд эхэндээ бол арилжааг түргэн хугацаанд хурдан ашиг олох одоо тийм боломж юм байна гэж хардаг байсан. Харин одоо бол илүү хүлээцтэй, илүү их төвшээртэй, сэтгэл зүйн төвшээртэй байдлаар хандах тийм мэрэгжлийн талбар юм байна гэж хардаг болсон л да. За санхүүжилттэй арилжаа хийж эхэлснээрээ ер нь санхүүгийн тал дээр агай өсөглөг баттай. Мөн арилжааны дүрмүүдээ маш сайн баримталдаг. За тэгээд эрсдлийн үнэлгээ аягүй их сайжирсан юм уу? За тэгээд дээрэс нь яг өөрийнхөө арилжаанаасаа олсон ашигаараа өөрийнхөө капиталыг бүрдүүлэх боломжтой. За тэгээд мөн яг өөрийнхөө капиталаар арилжаа хийгээг учраас илүү их одоо эрсдэл тал дээр л илүү их анхаарах боломжийг бүрдүүлж өгсөн юм уу? Хамгийн анхны ашиг татаа бол өнгөрсөн жилийн намар хийж илүү да. Тэгэхэд айгүй гоё санагддаг юм билээ. Тэгээд яг их тийм зорьсон зорилготой хүрчиж байгаа юм шиг. За ингээд нэг юм цааштай ингээд болох юм шиг тийм сэтгэл төрж исэн. За тэгээд айгүй их баярлж исэн. Тэгээд өөртөө ээжтэй айгүй бэлэг идэр авч өгч тэгж баярлж исэн шүү. Надад их нэг зүйл анзаарчихсан. Өнгөрсөн жилийн 4 сард биткойны ханшин дээр анзаарч байхад биткойн одоо нэг тодорхой нэг түвшинд хүрээд анзаарчихсан зүйл нь гэвэл яг амралтын өдрөөр буюу викендээр биткойн ер нь их хөдөлгөөнгүй байд юм байлээ л те. Тэгээд яг 4 сард бүтэн сайн өдөр байсан баха. Нэг өсөлтийн нэг импульс ороод ирсэн. Тэгээд тэрийг нь ажиглаж байгаа дараагийн 7 хоногт нь тэр өсөлт нь айгүй хүчтэй дараагийн импульсууд нь орж ирээд үргэлжлээд явцсан байхгүй юу. Тэгээд би нэг тийм тохиолдлоо гээд анзаарч явж ирсэн. Сая 8 сард бас яг тэр нь давтагдсан байхгүй юу. Бүтэн сайн өдөр өдөөс хойш нэг өсөлтийн импульс орж ирээд тэгээд нөгөө өмнөх авч ирсэн анзаарсан зүйл дээрээ үндэслээд дараагийн 1-2 дахь өдрүүд дээр нь би баядаж эхэлсэн байхгүй юу. Тэгээд импульсын дээр нь баядаал тэгээд correction-ийн гут нь харж байгаа дахиж арилж байгаа нэмэл ингээл баядаал яваад исэн. Тэгээд айгүй сайн ашигтай айгүй гоё арилцсан шүү. Би бол өөрийгөө арилжааны хувьд өсөлтийнхаа төвшөнд явж байгаа арилжаач гэж харж байгаа. Ер нь өөрийнхөө арилжааны арга барил, за техник шинжилгээ тэр бүх зүйлүүдээ сайжруулад явж байгаа. За энэ бүхний зорилго маань бол ерөөсөө л санхүүгийн эрхчлөнд хүрэх. За санхүүгийн эрхчлөнд хүрэх гэдэг маань ерөөсөө цаг хугацаа орон зайд баригдахгүй өөрийнхөө өссөн зүйлийг хийгээд амьдрах тий. За эцэст нь нийт арилжаачдаа бүгдэнд нь амжилт хүсье. За тэгээ шинээр сурж байгаа болон аль хэдийн туршлагатай болцсон мундаг арилжаачд байгаа тий. Бүгдээрээ зорилгодоо тууштай байгаарай. Бити бууж өгөөрэй. Хамгийн гол нь тууштай байдал чухал юм байл шүү гэж л одоо зөвлөе да.